За сайн бацгаана уу? Шинэ оны мэнд бүгдээрэнд нь хүргэе. Өчигдөр би та нартай лайв хичээлээ хийх гээд харамсалтай нь интернет маань тасалдаад 2 удаа би оролдоод тэгээ амжилтгүй буцаад гарсан ба. Тэгэхээр өнөөдөр цөмөрөө нийлээд маш гоё тийм шинэ оноо өгтөн авах тийм гоё жижигхэн бясалгалтай тийм нэг хичээлийг хийя гэж бодож байна. За тэгээд намайг танихгүй хүмүүст би өөрийгөө танилцуулахад миний нэр Цэцгээ. Би Герман улсын Берлин хотод Life and Love Coach чиглэлээр ажиллаж амьдарч суралцдаг тийм нэг эмэгтэй байна. За тэгэхээр шинэ оноо өгтөн авахын тулд бид нар яах вэ гэхээр зэрэг хуучин оноо өгөх болж байгаа. Тэгэхээр бид 3 алхмаар шинэ оноо өгтөн аван. За хамгийн нэгдүгээр бид нар юу вэ гэхээр одоо хуучин оноо өгнө. Хуучин оноо өгөхийн тулд бид нар хуучин оноо суралцах юм юу байна, авах юм юу байна, одоо тийм ээ бидэнд сайнаар нөлөөлсөн зүйлс юу байна, тэр бүгдийг авч үлдэхийн тулд хуучин оноо төлөвлөлт гэдэг юм хийх юм байна. За ингийн тулд дараах 2 асуултыг өөртөө тавина. Хамгийн нэгдүгээр асуулт маань ихээр өнгөрсөн онд миний хийсэн тийм ээ миний хийсэн үйлдэлсэн бүх зүйлээс хамгийн сайхнаар бүтсэн юм юу вэ гэдгийг бодоорой. Хүн ингэж яг хэлэх үед тийм ээ 5 минутанд ингэж бүгдийг биччихдэг. Яг үннийг хэлэхэд дараа нь яагаад гэдэг асуултыг тавиад ирэхээр энд маш олон одоо хариулт хэрэгтэй байдаг байхгүй. Тийм учраас хүнд нэг асуултанд би доотлон 50 минут хэрэгэлдэг. Тэгэхээр та нар энэ видеого үзсний дараа яг өөр ажиллахын тулд ингэж цаас үзэг дэвтрээ авч чагаад энийг хийх юм шиг. За тэгээд энэ он ирэх одоо үлдсэн онд буюу 2022 онд миний хувьд хамгийн гоё амжилттай бүтсэн, хамгийн гоё сэтгэлд одоо хоногшсон тийм миний хийсэн үйлдэлсэн зүйл юу вэ гэдэг асуултыг өөрөөсөө асуугаарай. Тэгээд дараагийнх нь асуулт болохоор яагаад? За хоёр дахь асуулт болох дээр зэрэг миний өнгөрсөн онд хийсэн үйлдэлсэн зүйлүүдээс бүтлгүйцсэн юм юу вэ гэдэг асуулт. За эндээс бидний хамгийн гол суралцах юм гарч ирдэг учраас энэ асуулт маш чухал гэдэг юм. Бид яагаад тэгэхээр хүн бүхэн тийм ээ бидний тархины бүтэц гэдэг нь ямарваа нэгэн хурдан хугацааны таашаал гэдэг юмыг авах гэсэндээ одоо богино хугацаанд тэр зовлон гэдэг юмыг шууд түлхэж өөрөөсөө холдуулж идэг байхгүй. Тийм болохоор бид нар ямарваа нэгэн бүтлгүүл, ямарваа нэгэн өөрт таагүй байсан зүйлийг бид яадаг вэ гэхээр эргэж сөхөхийг хүсдэг юм. Харин эргэж сөхөөд энтэйгээ тийм ээ энэ бол бидний дайсан биш, энэс сурах юм авъя гэсэн ингэсэн тохиолдолд бид яг жинхэнэ суралцдаг учраас эндээс авах юм авнаа. Тэгэхин тулд яг өнгөрсөн онд миний хийсэн, үйлдэлсэн, тийм ээ ярьсан, одоо амласан зүйлсээс бүтлгүйцсэн юм юу вэ? Яагаад гэдэг асуултыг тавих юм аа. За яагаад гэдэг одоо ингээд нийт 2 асуулт хоёулын дээр нь яагаад гэдэг асуултаа тавьчлаа тийм ээ. Энэ 2 яагаад гэдэг асуултыг тавихын тулд бид нар аль асуулт дээр бараг 50 минут ингэж бичдэг. Би бол 55 минутаар ингээд сэрүүлэг тавьж хаад бичдэг тийм ээ. Тэрнээс илүү ихсчүүл бас өдөржин болчтой учраас ингэж яг бичээ. Энэ бүх асуултууд гараад ирсний дараа өнгөрсөн оноо бол яг ингээд цагаан дээр хараар бичээд ингэ гаргаад ирэхэд хүн өөртөө юуг олж мэдэрхөв, юуг олж одоо мэдэрсэн, сурсан байна, юуг явуулах ёстой вэ гэдгийг олж хардаг. За эндээс бидний 3 дахь асуулт маань гарна. 3 дахь асуулт маань яах вэ гэхээр зэрэг энэ бүхнээс би юуг авч үлдэх вэ? Юуг орхиж явуулах вэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Юуг орхиж явуулах вэ гэдэг нь бид нар нэгдүгээрт тийм ээ бид нар бүгдийг нь үздснээр бид хүлээн зөвшөөрч байгаа. Бид хүлээн зөвшөөрч юмыг явуулж чадна гэдэг бол бид нар хүслээрээ тэр түүнийг явуулж байгаа. Тэрнээс биш тийм ээ би нэг харахгүй хүсгүй юм гэж далд оруулж байгаа дээрээс биш байхгүй. Хүслээрээ түүнийг явуулж байгаа учраас энэ хамгийн зөв явуулалт юм байна. Энэ бол хамгийн зөв одоо тийм одоо хүн түүнийг явуулж сурснаар бид нар өвдөлт гэдэг юм багаар мэдэрдэг юмтай. За хэрвээ ямарваа нэгэн байдлаас болоод тийм ээ би алдаа гаргаад тэр алдаанаасаа суралцах ёстой байгаад тэр суралцах ёстой юмаа би хийх ёстой болвол одоо яг энийгээ би амжилттай авч үлдэх байхгүй юу. За одоо тэгэхээр энэ бүхнийг хийсний дараа нэгэн тийм бяцхан бясалгал хийдэг би. Энэ бясалгалыг одоо бүгдээр хамтдаа хийцэн. За энэ бясалгалыг хийхин тулд бүгдээр аль болох бүгдээрээ хамтдаа энийг хийх юм бол бидний одоо тийм ээ бүх энерги хоорондоо ингэж солилцолтоод маш гоё хүчтэйгээр ингэж бидэнд буцаж нөлөөлдөг. Хүн бүхэн ингэж бүх юмныг сайн сайхны төлөө хүсээд ирэхээр энэ бүр илүү хүчтэй болдог. За тэгэхээр энерги ингэж нийлүүлэхэд бүгдээр эхлээд гараа нь ингэж жоохон хооронд нь үрээд дулаахан болоод ирнэ тий. За тэгээд дулаахан болсон гараа одоо яг энэ зүрхэн төвшөө газар авчираа тавьчих. За одоо амьсгалаа уртаар аваад мөрөө хойшоо эргүүлээд
хоёр далаа нийлүүлээд доош нь сул тавьж өгөөрэй. Одоо бүхий л анхаарлаа амьсгал дээрээ төвлөрүүлээрэй. Хамраар орж буй амьсгалын халуун бүлэнийг мэдрэхийг хичээгээрэй. Хамраар уртаар амьсгаа авч, амаар уртаар амьсгаагаа гаргаарай. Одоо 7 толгод бүгдээрээ зүрхэндээ хүрэх аяллыг эхэлцгээе. 1 2 3 4 5 6 7 одоо бэлгийн мэлнийгээрээ зүрхэн тушаа газраа бүгдээрээ харцгаая. Чи одоо яг өөрийн зүрхэн тушаа газар очисон байгаа. Өөрийн зүрхэндээ очисон байгаа. Өөрийн төвдөө очисон байгаа. Өөрийгөө төсөөлөөрэй. Чиний эргэн тойрон зүгээр л хайр. Чиний эргэн тойрон зүгээр л итгэл найдвар. Чиний эргэн тойрон бүх юмс бид байгалийн өгөгдлөөрөө зөвхөн хайранд үлгийдүүлсэн байгааг чи анзаарч байна уу? Энэ бол бидний өгөгдөл. Энэ бол бидний байгаль ээжийн гэсэн өгөгдөл. Чи хайр, би хайр. Чи ч гэсэн өөрийнхөө зүрхний яг голд утсан байгаа бол би ч гэсэн яг зүрхнийхээ голд утсан байна. Бид бүгдээрээ зүрхнийхээ голд утснараа бид бүгдээрээ өөрийнхөө төвд утсан байгаа юм шүү. Магадгүй 2022 онд чамд ямар нэгэн талбарт азгүйтэл, бүтлгүйтэл тэр нэмээд гониг аль эсвэл хайртай хүнээсээ хагацсан, аль эсвэл хин нэгэнтэй хэрүүл тэмцэл хийсэн, харилцааны талбарт чинь догдол үүссэн байж магад. Одоо яг л өөр тохиолдсон тэрхүү хамгийн том бэрхшээлийг өөрийн алхан дээр тавьсан битээр төсөөлөө өөрийн мэлний мөдөр тэрхүү асуудал бэрхшээл болсон амьдралынхаа талбар руу хараарай. 2022 оны бидний энэхүү асуудал, бидний энэхүү бэрхшээл Бурханаас өгсөн бидний бэлэг гэдэг нүдээр харахыг хичээгээрэй. Бэрхшээл бүрийн цаана бэлэг нүүдэж байдаг шүү дээ. Яг түүнтэй адилаар энэхүү Бурханы бэлэг болгон өгсөн даалгаврыг хийж гүйцэтгэж биелүүлэх хаваас чиний өөрийн амьдралдаа өсөх, дэвжих, хөгжих, өөрийн чинь амьдралд цоо шинээн алхмыг нэмэх ёстой юм гэдгийг бодоорой. Тиймээс энэхүү бэрхшээлтэй, энэхүү асуудалтай чин сэтгэлээсээ талархал илэрхийлээд зүрхэн тушаа газраа түүнийг нандинаарай. Одоо энэ 2022 оны асуудал, бэрхшээл болгон чиний 2023 оны аз жаргал, амьдралын чинь их усвэр дээр нь чиний хувь хүний хөгжил дэвшлийн хамгийн том үүдийг нээж өгч байгаа хэмээн түнд талархал илэрхийлээрэй. Чиний биеэр чиний бүх эрчим хэрхэн ундран тархаж байгааг чи анзаарч байна уу? Чи яг одоо өөрийн зүрхэнд очисон байна. Чи яг одоо өөрийн төвд оршиж байна. Энэ бол чиний өгөгдөл, энэ бол байгалийн өгсөн чиний өгөгдөл. Одоо алгуурхан нүдэн нээж айжимхан энэхүү яг одоо яг энд буцан ирж байна. За бид сая яасан бэ гэхээр
2022 онд биднэрт хамгийн их асуудал болоод байсан тийм ээ, биднийг зовоогоод байсан тэрхүү зүйлийг 2023 оныхоо хамгийн гол хийх зүйл буюу фокус болгох зүйл гэдгээр бид нар тодорхойлж байгаамаа ингэснээр. Яа тэгэхээр хорвоо дэлхий бидэнд тийм ээ үргэлж ямарваа нэгэн байдлаар өсөх дэвжих тийм одоо нөхцөлийг бүрдүүлж идэг. Тэр нь яах вэ гэхээр бидэнд ямар нэгэн байдлаар бэрхшээл асуудал маягаар ингээд баг бидэнд асуудлыг өгөөд идэг. Хэрвээ бид хувь хүний хөгжил явуулж, өөрийн хөгжил дэвшил болгож, энэхүү асуудлыг өөрөө шийдэх хэмээн зориглож хүлээж авч чадахгүй бол хувь заяа гэдэг юм биднийг авчаад шууд тэр ангал руу унахчдаг байхгүй. Тэгэхээр яхав хувь хүний хөгжил хийдэг хүмүүс ямарваа нэгэн зүйлийг хөнгөнөөр хүлээж авч ийн гэж яриад байдаг тийм ээ. Хөнгөнөөр хүлээж авч ийн гэж ярьж байгаагийн цаана юу орж байна вэ гэхээр яг үннийг хэлэхэд тэр хүн аль хэзээний за надад ямарваа нэгэн даалгавар ирэх гээд байна. Надад ямарваа нэгэн бүтлгүйтэл ирээд байна гэдэг чинь энэ дээрээ би улам их анхаарлаа одоо тийм ээ төвлөрүүлэх систем байна. Энэ бол миний фокус буюу анхаарлын төвд ирэх асуудал байсан байна. Эндээс би өөрийгөө олж авах систем байна. Өөрөөр шинээр бүтээх систем байна гэсэндээ яг тэр асуудлыг өөртөө челленж буюу сорилт болгож аваад ингээд өөрийгөө өөрчилж эхэлдэг. Яг ингэж ихэлсэн үед яг ямар ч хэцүүгээр чамд ямарваа нэгэн дайралт одоо хэцүү юм ирсэн чи тэрийг хүлээж авах бэлтгэлээ хийждэг байхгүй. Тэгэхээр яасан бид нар сая 2022 онд болсон тэр хэцүү асуудлыг бид нар өөрийн одоо хамгийн гол намайг хөгжүүлэх хамгийн том зэмсэг гэж хүлээж аваад 2023 онд энэ амьдралын талбарт би өөрийгөө хөгжүүлэхэд бэлэн байна гэдэг тийм амлалтыг өгч байгаа байхгүй. За тэгвэл одоо бид нар хамгийн нэгдүгээр алхам одоо тийм ээ шинэ оноо угтаж авахын хамгийн нэгдүгээр алхам маань одоо хуучин оноо тайлдах гэж байсан тийм ээ. За тэгвэл хоёр дахь алхам руугаа оръё. Хоёр дахь алхам руугаа орохоор бид нар одоо жинхэнэ төлөвлөлт гэдэг юм руугаа орж байгаа байхгүй. Төлөвлөлт гэдэг юм руугаа орохоор хүмүүс ингээд төлөвлөгөөгөө бичсэн байдлыг харахад ерөөсөө тийм одоо тийм ээ яг үннийг хэлэхэд биелэх үйц аль эсвэл ямарваа нэгэн байдлаар бодит байдал хүрэх үйц тийм төлөвлөгөөнүүд маш ховор харагдаад байна. Тэгэхээр би та нартай одоо тийм ээ төлөвлөгөөг яаж хийвэл илүү та нарын одоо хүсэл мөрөөдөл чинь биелэх боломжтой байдгийг гэдгийг хэлж өгөх үүднээс би та нарт нэгэн одоо юг харуулъя. Презентацийн харуулж үзье. За энэ яах вэ гэхээр зэрэг маш амархан смарт гэдэг аргачлал байдаг. Энэ болох дээр зэрэг яг энэ үгнүүдийн хамгийн ихний үсэг. За үсэг нь юу вэ гэхээр зэрэг бүх зүйл бол тодорхой байх ёстой. Хэрвээ чи ямарваа нэгэн зорилго тавих юм бол чиний хувьд тодорхой байх ёстой. Тийм учраас чиний тэр зорилго чинь зорилтонд хүрэх боломжтой юм а гэдгийг хэлж байгаа. За би энийг та нарт харуулахын тулд дараагийн хуудсыг харуулъя. Энэ бол манай нэг найз охины хэмээ Facebook дээр 2023 онд миний зорилго нэртэй бичиж тавьсан зорилтууд байна. Бүгдээрээ тэрэн дээр тэгвэл одоо тийм ээ яг яриад явчихъя. За манай найз охин бичихтэй 2023 оны төлөвлөгөө гэж. За вино ч уухгүй, 5 кг турна, ажиллаа сайн хийнэ, хүүгээ уншуулж сургана, гэрээ ямагт цэвэрхэн байлгана, машиндаа сэв суулгахгүй, хянамгаа унана, мөнгөө хамаагүй өргөхгүй, ганц ч хувцас авахгүй, байгаадаа багтаж өмсөн тий бодвол одоо 5 кг турхаараа багтна гэж байгаа бах тийм ээ. Йогоор эрчимтэй хичээлнэ, нүүрэндээ нэг юм хийлгэн залуужуулах, йогийн мэдэхгүй тийм ээ. Сүүхийнхөө мөнгийг тогтмол төлдөг болно, өрөнд орохгүй амар зүгээр. Ингээ харахад бол маш энгийн хэлбэр уг нь бол тий өөртөө таруулаад их хөөрхөн хийцэн юм шиг санагдаж байгаа. Тэгтэл яг үндэ бидний смарт аргачлалтын тийм ээ саяны 5 үсэгт ингээд багтсан одоо шаардлагуудыг хангаж чадахгүй болоод ирэхээр бидний зорилт маань ямар ч зорилт биш зүгээр л хүсэл мөрөөдөл хэвээр үлдэх тийм магадлалтай байдаг юм аа. За хамгийн түрүүнд тодорхой байх ёстой гэж байна. За тодорхой байх ёстой гэдэг шаардлагыг хангаж байна уу? Вино ч уухгүй тийм ээ. Вино уухгүй юм бол пиар болох юм, архигүй болох юм уу тийм ээ. Тэгэхээр яг энэ дээр бол одоо ямар ч зорилготой вино ч уухгүй гэж тавьсан. Тэгэхээр энд бол ерөөсөө тийм зорилго нь тодорхой биш байна. За ажлаа сайн хийн, муу хийн гэсэн ийм үгнүүд бол ямар ч юм их тодорхойлдог юм аа. Жишээлбэл тийм ээ одоо гэрээ ямагт цэвэрхэн байлгана. Яаж цэвэрхэн байлгах гэж байгаа юм? Эсвэл өдөрт нэг удаа цэвэрлэн гэж байгаа юм уу? Өдөр болгон гэрээ цэвэрлээд бус юугаач анзаарахгүй ингээл гэрээ цэвэрлээд сууж яхахыг хэлж байгаа юм уу тийм ээ? Тэгэхээр энэ бол яг үндэ бидний өнөө хамгийн түрүүнд хэлсэн тийм тодорхой байх гэдэг зорилтыг ерөөсөө биелүүлэхгүй байна.
Энэ шаардлагыг хангахгүй байгаа учраас энэ маань ерөөсөө өмнөнийг хэлэхэд төлөвлөлт нь биелэх төлөвлөгөө биш болоод явж байгаа байхгүй. За эм гэдэг нь болох дээр зэрэг хэмжиж болох үз гэдэг тийм хоёр дахь одоо нөхцөл байна. Хэмжиж болох үз гэдэг юм дээр бол энэ ганцхан 5 кг турна гэдэг үг бол хэмжиж болох үз гэдэг шаардлагыг хангаж байгаа. Тэгэхдээ хэмжиж болох үцээс цааш дараагийн шаардлага нь болох дээр зэрэг яг үннийг хэлэхэд 5 кг турахын тулд энэ хүн юу хийх вэ? Өдөрт 7 хоногт 2 удаа фитнес хийх юм уу? 7 хоногт 2 удаа гүйх юм уу? Гэх мэт яг ийм тодорхой зорилгоодыг би тавьж өгөх ёстой бас биш. Ийм тодорхой бус зорилго тавих шаардлагагүй. Яг гэвэл энэ хизээж биелдэггүй юм аа. За тэрний дараагийн асуудал юу вэ гэхээр зэрэг тийм ээ хүрч болох үз. Энэ яах вэ гэхээр ямарваа нэгэн байдлаар миний тийм ээ сэтгэлийг хөдөлгөх чадвартай байх ёстой. Миний хувьд маш үнд цэнтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл би яг энэ хийсэн зүйлийг хийснээсээ бодоод тийм хамгийн наад захын таашаалыг хамгийн хурдан авч болох үз зүйлийг энэ юугаар хүрч болох үз гэдэг юугаар хэмжиж байгаа. За тэгвэл энэ дээр яасан бэ? Одоо тийм ээ машиндаа сэв суулгахгүй хянамгаа унана. Хүрч болох уу? Машиндаа сэв суулгахгүй байснаар би ямар таашаал авах гэдэг юм тийм ээ? Би гоё цэвэрхэн машинтай. Машиндаа гэрээ ямаг цэвэрхэн байлгана. Яг ямар таашаал авах гэдэг юм? Мөнгөө хамаагүй өрөхгүй, ямар ч тодорхойгүй тийм ээ хамаагүй өрөхгүй гэж үгж байгаа. Мөнгөнийхөө санхүү юуны дэвтэр хөтлөх юм уу яах юм тийм ээ яг үннийг хэлгээд ганц ч хувцас авахгүй байгаадаа багтаж өмснө. За окей ганц ч хувцас авахгүй гэдэг бол окей. Тэгтэл яг байгаадаа багтаж өмсөж чадах уу хүн? Йогоор эрчимтэй хичээлнэ тийм ээ гэрээ ямагт цэвэрхэн байлгаад өдөр болгон гэрээ цэвэрлээл байгаа хүн йогоор эрчимтэй хичээлэх зав бас яг гарах уу тийм ээ гэх мэт энэ одоо ингээд яг хоорондоо тийм хэмжихүйц байдал нь юусоо алдагдаад хэлж байгаа. Энэ хүрч болох үз байдал бас байхгүй болоод ирж байгаа. Дээр нэмээд бодит байх хэрэгтэй байна. Яагаад гэхээр зэрэг зорилтын биелэлтийг бодит байлгадаг хамгийн том юм юу вэ гэхээр зэрэг энэхүү зорилтыг биелүүлэхэд одоо тийм надаас шалтгаалах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нөөц болцоо би эзэмшсэн байх хэрэгтэй гэж миний зорилго биелж байгаа. За жишээлбэл одоо дараагийн юм дээр харъя тийм ээ. Хүүгээ уншуулт сурах нь яг үнэндээ миний хүүхд уншиж сурмааргүй байна. Миний хувьд эрт байна. Би хичээл уншихгүй. Би ном уншмааргүй байна гэж зогтчих юм бол энэ тийм ээ миний асуудалч миний хүүгийн асуудал болчихж байгаа учраас би энэнд нөлөөлөл маш бага болчихж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ бодит байх тийм боломж нь маш бага болоод ирж байгаа. Энэ миний хувьд миний нөөц болцсон байх асуудал мөн үү? За тэгээд тэрний дараагийнх нь хамгийн сүүлийн нэг юм нь болох дээр зэрэг юу вэ гэхээр одоо нүүрэндээ нэг юм хийлгэн залуужуулах бодвол одоо нэг юм хийлгэхэ бодсон байх те яг юу чинь сүүхийн тогтмол мөнгөө төлдөг болно өрөнд орохгүй амар зүгээр гэж. За тэгвэл энд хамгийн гол нэг юм дутаад байна. Тэр юу вэ гэхээр хугацаа зааж өгсөн байх хэрэгтэй байг юм. Жишээлбэл би хэрвээ тийм ээ 5 кг турна гэж байгаа бол 5 кг турахтаа би одоо 2023 оны 6 сарын 1 гэхэд би одоо байгаагасаа 5 кг турсан байх зорилго тавьж байна. Гэх юм бол яхав энэ хугацаа зааж өгсөн дээр нь хэмжигдэхүйц гэдэг юмыг тийм ээ авчихсан. Дээр нь энэ бодит байж болно. Хүн хагас жилийн дотор 5 кг турах бол окей. Бодит байж болно. Ингэснээрээ би тэрнээс хамгийн гоё таашаалыг авна. Тийм учраас энэ бол бодит болж байгаа. Тэрнээс биш тийм ээ ямарваа нэгэн ямар ч энд одоо тийм ээ хугацаа тавьсан юм алга сүүхийн мөнгө тогтмол төлөх юм бол яг энд өрөнд орохгүй тулд яг хизээ тогтмол төлөхийг тогтмол төлөх гэж нэрлэдэг байгаа. Сар бүрийн тэдэнд сүүхийн мөнгийг тогтмол төлдөг болно. Тэхийн тулд банкнаас сар бүрийн тэдэнд шууд мөнгө автоматар татагдгаар хийнэ ч юм уу тийм ээ. Ингээд л хийгээд эхэлвэл энэ бол жинхэнэ зорилго болж байгаа байхгүй юу. Тэрнээс биш нийлүүлж байгаад нэг хийчихнэ гэвэл яг ахаад нөгөө 2-3 сараараа нийлүүлэл ингээд хийж байгаа. За тэгэхээр би яг хүмүүсийн яг ийм ямарч бодит биш айл эсвэл ямарваа нэгэн байдлаар хүрэх хүйц биш энэ төлөвлөгөөнүүдийг хараад би хүмүүст ямар нэгэн байдлаар та нарын төлөвлөж байгаа төлөвлөгөөнүүд хоорондоо ямар ч зөрчилдөөн байхгүй байх хэрэгтэй. Жишээлбэл тэрийг та нар дандаа бодох хэрэгтэй. Тэрний юу вэ гэхээр зэрэг би одоо тийм ээ ажлаа сайн хийнэ. Дээр нэмээд гэрээ ямаг цэвэрхэн байлгана. Йогоор эрчимтэй хичээлнэ. Хүүгээ уншуулт сургана. Энэ бүгд яах вэ гэхээр яг үндэ хүний цаг гэдэг юмнаас хамгийн их цаг авах
тийм төлөвлөгөөнүүд байгаа байхгүй. Тэгтэл цагаа хэрвээ бид нар тийм ээ зөв төлөвлөж чадахгүй ямар нэгэн байдлаар цагийн төлөвлөлт гэдэг юм анханасаа хийгээг бол энэ ерөөсөө ингээд л худлаа болох тийм төлөвлөгөөнүүд болчиход байгаа. За тэгээд дээр нь мөнгөө хамаагүй өрөхгүй. Мөнгөө хамаагүй өрөхгүй гэхээр яах юм өнөө хизээч хоол ундандаа ч мөнгө өрөхгүй юу гэсэн үг юм уу? Аль эсвэл хоол ундны мөнгнөөс өөр мөнгө өрөхгүй юм уу? Энэ ганц ч хувцас авахгүй гэдэгтэйгээр холбоотой мó холбоогүй юм уу тийм ээ? Энэ бүх юмнууд чинь хоорондоо ингэж хизээч тэрсэлдэхгүй байхаар нэг юм хийх хэрэгтэй. Тэгээ мөнгөө хамаагүй өрөхгүй гэсэн нүүрэндээ нэг юм хийлгэнэ залуужуулах гэхээрс яаж юм гэхээр энэ хоёр зорилго хоёр тишээ явчихж байгаа байхгүй. Нүүрэндээ нэг юм хийлгэнэ залуужуулах гэдэг чинь нэлээд их мөнгөний асуудал тийм ээ. Нэлээд их мөнгө шаарддаг асуудал. Тэгтэл энд чинь мөнгөө хамаагүй өрөхгүй гэдэг. Тэгвэл мөнгөө хамаагүй өрөхгүй гэдэг нь юунд хамаагүй өрөхийг хэлсэн. Гэх мэтэр энэ бүхэн тийм ээ олж харах хэрэгтэй байна. За энэ бүхнийг олж харсны дараа хүн яадаг вэ гэхээр зэрэг энэ одоо тийм ээ смарт гэдэг аргачлалыг хэрэгжилж одоо өөрийнхөө төлөвлөгөөг яг хүрхүйц тийм ээ бодит байхаар хугацаа зааж өгөөд хэмжиж болох үед тодорхой байхаар хийж чадсны дараа 3 дахь одоо алхам нь юу гэхээр фокус буюу анхаарал төвлөрөлтийн алхам гэдгийг бид нар олох хэрэгтэй байна. Анхаарал төвлөрөлтийн алхам гэдэг маань одоо яг энэ дээр орж ирнэ. За 2023 онд бид маш их юм хүсчдэг байхгүй. Маш их юм хүсчгээрээ бид ерөөсөө нэгийг хийж чаддгүй. Тэгэхээр яг 2023 онд би ихтлээгээд 1, ихтлээгээд 2, за бүр ихтлээгээд 3 зүйл дээр юм төвлөрүүлнэ. Тэр нь юу байж болох вэ? Жишээлбэл те. За одоо яг эндээс харахад за яадаг ч гэсэн эрүүл байх гэдэг юм байна. Вино уухгүй, дээр нь турнаа, йогоор хичээлнэ гэхээр энэ хүний зорилго бол эрүүл байх гэдэгтээ орж байгаа юм байна. За хоёр дахь юм нь юу вэ гэхээр зэрэг яадаг ч гэсэн одоо тийм ээ ажлаа сайн хийн, тэгээд мөнгөө хамаагүй өрөхгүй гэхээр энэ мөнгө санхүүгийнхаа талбарт ямар нэг юм хийх гэдэг байгаа хүн байна тийм ээ. За энэ бүхнээс хараад ингээд үзэхэд дээр нь нэмээд одоо вино ч уухгүй тийм ээ. За өөр юу вэ? Хүүгээ уншуулт сургана тийм ээ. Бодвол энэ хүүтэйгээ цаг өнгөрүүлнэ, quality time ихсгэн гэсэн үүднээс хүмүүжил гэр бүл гэдэг дээр илүү цаг гаргана гэсэн юм шиг байна. За тэгвэл яг ингээд тийм ээ саяны хэлсэн юм шиг яг энэ шиг ингээд би эх жилийн фокусаа юм төвлөрүүлэх вэ гэдгийг хамгийн нэгдүгээрт бодно. За миний саяны хэлсэн юмыг үзэхдээ зэрэг ер нь 3 юм хэлчихлээ тий. За тэгвэл нэгдүгээрт юу ах юм? Чиний хүү гэр бүл чинь нэгдүгээрт ах юм. Аль эсвэл чиний эрүүл мэнд нэгдүгээрт ах юм. Аль эсвэл чиний мөнгө санхүү одоо тийм ээ ажил төрлийн чинь байдал нэгдүгээрт ах юм. Гэх мэтийг энэ бүгдийг үзэж байгаад хүн яадаг вэ гэхээр 3 дугаар фокус буюу анхаарлаа би хамгийн нэгдүгürt энд төвлөрүүлнэ. За 2 дугаарт энэ, 3 дугаарт энэ гэдэг тийм юм гаргадаг. Тэрнээс ш 10-20 ийм яахан мэддэхгүй юм төлөвлөгөө биччихээд энэ төлөвлөгөөгөө би биелүүлнэ гэж яриад яг 2023 оны эцэст яг л энийг алийг нь хийж чадаагүй аль нэг нь хийндээс эрхчлээс ахаад эхлэндэ гэдэг байдалтай сууж явах тохиолдол зөндөө байдаг байхгүй. За тэгэхээр энэ бүхний яг бэлэн болгоод ирэхээр хүн яадаг вэ гэхээр одоо өөртөө тийм хүсэл мөрөөдлийн самбар гэдэг юм а бий болгодог. Жишээлбэл хүсэл мөрөөдлийн самбар би мэдэн хийж байсан самбараа та нарт харуулъя за. Энэ бол миний хүсэл мөрөөдлийн самбар. Мэдэн 2022 онд зориулж хийж байсан байна. Тэгэхээр 2022 онд би зориулж юу хийж байсан бэ гэхээр би нийт одоо тийм амьдралын талбараа би 5 хэсэгт хувааж байсан байна. Хувь хүний хөгжил, биеийн эрүүл мэнд, дээр нь санхүү бизнес, дээр нь гэр бүл найз нөхөд. Тэгэд ингээд 5 хэсэгт хувааж байсан байна. Тэгэхээр яг хувь хүний хөгжилдөө би хамгийн түрүүнд яасан англи хэл сурах гэсэн байна. Profit first буюу одоо бизнес коучийнхаа юмыг хийн гэсэн байна. Дээр нэмээд би одоо ямарваа нэгэн байдлаар хүмүүсийн урд гарч одоо ярихдаа айдсгүй, тийм хүйдэсгүй ямар нэгэн байдлаар спикер тийм юг өөртөө бий болгоё гэсэн байна. Ур чадварыг бий болгоё гэсэн байна. Тэгээд дээр нь хамгийн гол нь би өөрийнхөө тийм ээ комфорт зон буюу өөрийнхөө тухлаг бүсээс гармаар байна. За тэгээ энд жижигхэн номнуудын зураг байна. Энэ номнууд бол энэ миний эзэмших ёстой, миний өөрийн болгох ёстой гэсэн номнуудаа би энэ дээр бичиж өгсөн байна. За биеийн эрүүл мэнд гэдэг дээр би яасан бэ гэхээр зэрэг яадаг ч гэсэн биеийн хувьд тийм ээ өөрийнхөө би юун дээр биеийн жин дээр анхаарна, биеийн одоо эрүүл мэнд дээр анхаарна, дээр нэмээд өөрийнхөө хамгийн хайрлан, хамгийн их спорт хийн, тэгээд хоолн дээр анхаарна. Инхийн тулд би дээр нэмээд фитнес, йога гэх мэтийг хийн, өөртөө ингэ цаг гаргах шүү гэдэг байдлаар би энэ дээр биеийн эрүүл мэнд дээр ингэж хийж өгсөн байна.
За дээр нэмээ санхүү бизнес дээрээ би юу хийн гэсэн бэ гэхээр би яадаг ч байсан тийм ээ. Энд одоо 100 сая төгрөгтэй болно. 100 сая төгрөгийн би хадгаламжтай болно. Дээр нэмээд саятан болно 1 сая евро гэж бичсэн байна. Энэ биелээгүй л дээ. Тэгэхээр энэ дараа жил ихэд үлдэх болно тийм ээ. Гэх мэтэр ингэж бичсэн байна. За тэгээ гэр бүл найз нөхөддөр хайртайгаа хамт би очиж ингэж Монголд хурмаа хийн, найзуудтайгаа цагаа өнгөрөөн, дээр нэмээд гэр бүлтэйгээ цаг өнгөрөөн, аялал гэдэг ямиг ихээр хийн. Хүүдээрээ болохоор хүүдээрээ би хамгийн мундаг тийм ээ best mom байхыг хүссэн байна, best friend байхыг хүссэн байна. Хармони гэдэг ямиг хоёр хүүхд бит хоёрын хооронд байгаа тийм сэтгэл зүйн холбоо, тийм зүрхний холбоо гэдэг юм уламж баттахыг гэж хүссэн байна. Тэгэхээр энд би ерөөсөө бүх юмыг хайр гэдэг лого одоо тийм ээ мото буюу ураагаар би хийнэ гэсэндээ миний бүх юм хайрн дээр тулгуурлана. Happy mind, happy life. Тэгээд хэрвээ чи хайр гэдэг юмыг өөрөө хүсэж л байгаа тэрийгээрээ яг бүхнийг хайрлаа гэдэг үгийг энд бичиж өгсөн байна. Гэх мэт энэ 2022 оны энд бичсэн байгаа бүх юм бараг биелсэн байна тийм ээ. За энэ биелээгүй юмыг нэмж аваад тэрийгээ тавиад дараагийн одоо нөгөө 2023 он руу оруулаад ингэж явдаг юм аа. За энэ 2022 оныхоо энэ өөрийн хүсэл мөрөөдлийн самбарыг хийж байх явцдаа буюу энэ хэрхэн хийх талаар би хичээл оруулж ирсэн байна. Тэр хичээлийн линкийг би яг энэ видеоныхаа дээр байна уу доор бас оруулаад өгсөн байна. Та нар видеог олж үзээд өөрөө өөрсөндөө юм хүсэл мөрөөдлийн самбар гээрэй. За тэгэхэд хамгийн гол нь тийм ээ 3 алхмаар бид нар өдрөө ингээд 2023 онд тодорхойлчлоо. За тэгвэл одоо юу үлдэх вэ гэхээр 2024 онд өглөө болгон ямар нэгэн байдлаар та нар өөрийнхөө хүсэл мөрөөдлийн самбарт цаг өнгөрөөх хэрэгтэй болдог. Би бол өглөө болгоноосоо 5 минут хүсэл мөрөөдлийнхөө самбар руу хараад тийм ээ хүсэл мөрөөдлийнхөө самбар дээр бичсэн зүйлийн дагуу миний төлөвлөлт явагддаг учраас тэгэхээр яг за би англи хэл сурна гэсэн бол англи хэлний ямарваа нэг юм өөртөө нэмж хийх нэ. За хэрвээ би тийм ээ profit first гэдэг яг энэ бизнес коуч болно гэсэн бол энийг хийхэд бол би ямар шаардлага хангасан байх ёстой. Энийг хийхэд бол би юу мэдсэн байх ёстой гэдэг яг тэр хичээлүүддээ суугаад тэр хичээлдээ би цаг гаргаад явах жишээтэй тийм ээ. За тэгвэл би одоо биеийн эрүүл мэнд тийм ээ одоо 60 кг жинтэй байхын тулд би өөртөө юу хийх ёстой, яаж би биеийн тамираа хийх ёстой, 7 хоног бүр би хэдэн удаа биеийн тамираа хийвэл дээр байна гэдэг юм хийсний үндсэн дээр би өдрийн төлөвлөлт гэдгийг гаргадаг. Тэгэхээр өдрийн төлөвлөлт гэдэг бол нэлээд том бас одоо хичээл болох учраас энэ өдрийн төлөвлөлтийг би та нартайгаа дараагийн удаад одоо хий гэж бодсны үндсэн дээр энэ дээр ирээд би одоо зогсооё. За тэгэхээр яах вэ? Нэгэнт бид нар одоо ямар нэгэн байдлаар 2023 онд төлөвлөе гэж бодож байгаа бол хамгийн нэгдүгээр алхам толилт тийм ээ өнгөрсөн оноо толилцсон. Хоёр дахь алхам нь юу байсан бэ гэхээр зэрэг яг одоо үндсэндээ смарт гэдэг аргачлалын дагуу миний төлөвлөлт ямар нэгэн шаардлагыг хангаж гинүү гэдгээ шалгаж смарт төлөвлөлтөөр 2023 оныхаа төлөвлөлтийг хийсэн байна. За ингээд төлөвлөлт хийсний дараа тэрүү зөндөл юм төлөвлөж чинь хүн энэ бүхнээс би юун дээр одоо хамаг анхаарлаа төвлөрүүлэх вэ гэдэг үгнээс 3 дугаар анхаарлын төв гэдэг юм аа гаргаж ирсэн. Тэгэхээр бидний түрүүний хийсэн бясалгал юу вэ гэхээр бидний анхаарлын төвд орох ёстой асуудал болоод байгаа бэрхшээл болоод байгаа тэр талбарыг бид нарт мэй гэж өгсөн байхгүй юу? 2022 оны бидэнд асуудал болоод байгаа талбар 2023 оны бидний фокус буюу анхаарлын төвлөрөлтийн талбар болох ёстой. Тэгэхээр яг ямарваа нэгэн гинж тийм ээ гинж хамгийн одоо сул хэсгэрэл тасардаг гэдэг үг байдаг. Чи хэдий өөрийн чаддаг ямыг хөгжүүлээд яваад байла. Тэгтэл чиний яг ямар нэгэн амьдралын талбарт асуудал үүсээ чи тэрийг анхаарч харахгүй яваад ах юм бол хизээ нэгэн цагт чи магадгүй тийм ээ. За би ажилдаа карьерд үнэхээр мундаг байна гэсэндээ зөвхөн карьерээ игээл яваадлаа. Тэгвэл чи магадгүй карьер чи өндөрсөд нэг л өдөр чи хамгийн өндөр цалинтай хамгийн мундаг хүн болж магадгүй. Тэгтэл яг гэр бүл үр хүүхдийн хүмүүжил одоо өөр юу гэдэг нь эрүүл мэнд тэр бүхнийгээ хизээж анхаарахгүйгээс болоод яг тэн дээр чинь яг өнөө гинж чинь тасардаг байхгүй. Яг энэ үед өнөө дээр гарсан чамаг яг доош нь бүгдийн татаалаа аваад ирдэг. Тэгвэл яг чиний өнөө жилжингээ хийсэн юм хэдэн жилжингээ хэдэн саржингаад өөрийн зориулсан юм юу ч биш болоод өнөө хамгийн сул талбартаа цаг гаргах
хэрэгтэй болоод ирдэг. Яг ийм үүднээс бид нар яадаг вэ гэхээр амьдралын энэ талбар өөрийн бүх чухал талбарыг бид нар зэрэг авч явах тийм төлөвлөгөө бид нар өөртөө боловсруулах хэрэгтэй. Амьдралын талбаруудыг зэрэг авч явах тийм талбарыг төлөвлөгөө боловсруулахын тулд бид нар маш жижиг алхмаар тууштай хийх гэдэг арга явах хэрэгтэй. Тэгж чадахгүй бол яах вэ? Бид нар нэг л өдөр хийгээл хөөх би дийлэхгүй маань байлиг гэдэг ингээ хайчдаг. Тийм учраас маш жижиг. Эцээст бид нарт 7 хоногийн 24 цаг л идэг. Энэ 24 цагийг бид нар хэн үр ашигтай, хэн зөв зарцуулж чадна тэр хүн дараагийн хөгжлийн түвшинд очдог. Яг 24 цаг хүн бүхэнд байдаг тийм ээ. Яа тэгвэл нэг хэсэг хүн ягаад муухай аз жаргалгүй, мөнгөгүй, төгрөггүй эхнэр нөхрийн асуудалтай айл эсвэл ямар ба нэгэн байдлаар асуудалтай амьдраад ах нөгөө хэсэг нь бүх юм болоод гоё амьдраад идэв. Ийм хүмүүс бүх юм болоод амьдраад байгаа хүмүүс өөрийн хэцүү байдлыг олж мэдээд түүнийхээ төлөө дандаа юм хийдэг хүмүүс байт юм аа. Тийм учраас энэ өнөөдрийн бяцлаглалын хамгийн гол үр дүн болох дээрс зэрэг бид нар 2022 онд бидэнд асуудал болоод байгаа. Тэр хэцүү талбарыг авчираад 2023 онд миний хамаг анхаарлаа төвлөрүүлсэн талбар болгож шийдэж авч байгаа юм шүү. За тэгээд өнөөдрийнхөө хичээлийг үгээр дуусгая. Та нар минь видеого үзэж дууссаны дараа тийм ээ өөрсдөө 2023 оныхоо төлөвлөгөө бичээд дээр нэмээд 2023 оныхоо одоо хүслийн самбараа бүтээгээд өглөө болгон хүслийн самбараа хараад түүнийхээ дагуу төлөвлөгөө зохиож сураарай. Тэгэх юм бол биелэхгүй юм гэж юуч байхгүй шүү. За тэгээ бүгдээрэнд нь шинэ онд нь хамгийн их амжилтыг хүсье. Хүссэн бүхэн биелж одоо тийм ээ хэлсэн үгэндээ хүрч хийж байгаа бүхэн бүтэх болтугай гэж юу баярлалаа та нартай. Баяртай.